Та бүхэн өөрийгөө хэр сайн сонсогч гэж боддог вэ? Бодит байдал дээр хүмүүсийн 96% нь маш сайн сонсож чаддаггүй юм байна. Гэтэл үүнийг нь яаж баталсан бэ гэхээр 48 цагийн дараа сонсон зүйлийнхээ 50%-ийг мартсан байдаг. Сайн байцгаана уу? Намайг Бацаахны Солонго гэдэг мэргэжлийн коучингээр ажиллаад 9 дэх жилдээ болж байна. Олон улсын мэргэсэн коуч зэрэгтэй. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ идэвхтэй, үр дүнтэй, зөв сонсох талаар ярилцъя гэж бодлоо. Энэ талаар ярихынхаа өмнө хамгийн түрүүнд бүгдээрээ ер нь бид нар яг одоо хаах нь яваад байна буюу ямар төрлийн алдаанууд гаргаад байна гэдгийг бүгдээрээ эхлээд харцгаая. За, мэдээж маш олон төрлийн алдаа байгаа. Эндээс хамгийн том алдаанууд одоо дурдъя тий. Хамгийн ихний алдаа бол харилцагч хүнтэйгээ ярьж байхдаа өөрийнхөө ярих ээлжийг хүлээх. Эсвэл дараагийн энэ асуулт энэ дээр нь би одоо ингэж асуундаа гэдэг асуултаа бэлдэх. Тэгэхээр чи өөрөөр хэлбэл тухайн харилцагчийнхаа ярьж байгаа агуулгыг нь огт сонсохгүй байгаа гэсэн үг шүү дээ. За үүний дараагийн алдаа бол өөрийнхөө хайртай дотны хүмүүстэйгээ гаргадаг алдаа буюу энэ хүнийг би ер нь маш сайн мэддэг дээ, ойлгодог доо. Ер нь нэг ийм хүн дээ гэдэг нэг ийм дүгнэлт дээрээ баримжаагаараа тэр өнгөрсөн дурсамжаараа тэр хүнийг сонсох гээд байдаг. За энийг бол closeness communication bias буюу дотн харилцааны гадуурхал гэж хэлж болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүнийг мэддэг, ойлгодог, уншиж чаддаг гэдэг өөрийнхөө тэр ойлголтыг хэтэрхий дүүйлэн өөртөө тодорхойлт өгсөн байгаа гэсэн үг. За дараагийн нэг алдаа нь бол тухайн хин нэгэн хүнийг дүгнсэн толгой доторх тэр дүгнэлттэйгээ ярилцаж сонсох буюу шошго наад сонсох. Бид нар бараан дээр энэ 1000 төгрөг, 20,000 төгрөг, 100,000 төгрөг гэд шошго наадахтай адилхан хүмүүсийн духан дээр бид нар бас адилхан за энэ хүн бол сайн хүн, муу хүн, эсвэл энэ бол айгүй залхуу хүн ч гэдэг юм уу? Тэр шошгыг хэдэн жилийн турш наацсан явж идэг. Гэтэл тэр хүн магадгүй 10 жилийн өмнө таны наасан шошго 10 жилийн дараа өөрчлөгдсөн байхыг үгүйсэх аргагүй. Тийм учраас энэ байдлаар сонсох нь буруу байх нэ. Биений энд байгаа мөртлөө сэтгэл санаа нь өөр газар тэнэд явах. Хүүхдтэйгээ ийм ярилцчихлаа гэж бодоход ажил дээрээ компьютер дээрээ имэйл бичэндээ ч гэдэг юм уу эсвэл ажил дээрээ байгаа юм нэ хүүхд маань яасан бол би энэ гайгүй байгаа. Цэцэрлэгтээ яасан бол юу идэж байгаа бол ч гэдэг юм ингээд бие сэтгэл оюун санаа нь ингээд салангад байхыг хэлж байгаа. Мэдээж энэ үед бол сонсох үйл явц тэг байна гэсэн үг. Дараагийн нэг алдаа нь бол жоохон алагчлалт сонсох гэх юм уу? Өөрийнхөө дуртай, сонирхож байгаа, ер нь таалагдж байгаа сэдвийг нь сонсоод бусад зүйлийг нь алгасаж хаях. За, ийм байдлаар сонсдог гэсэн үг. Дараагийн алдаа бол ямар нэгэн байдлаар төвлөрөхгүй байх буюу энэнд гадна болон дотн хүчин зүйл нөлөөлдөг. За, эхлээд гадна хүчин зүйлүүд нь бол мэдээж дуу чимээ, тухайн тэр орчны орон зайн маш эмх зэгцгүй тухгүй байдал нөлөөлж болно. За хамгийн түгээмэл нь бол эндээс гар утасны хэрэглээ байж болно. Байс хийгээд notification ирээд эсвэл чатанд нь мессеж ирээд ч юм уу ингээд байхаар төвлөрөхгүй байдаг тийм ээ. Дотоод нөлөө нь болохоор юу байж болох вэ гэхээр мэдээж тухайн тэр хүний биеийн байдал нөлөөлнө буюу жишээ нь өнгөрсөн шөнө унтаагүй ч юм уу те эсвэл хитрхи ядарсан, бие нь өвдсөн, эсвэл сэтгэл санааны хувьд маш тогтургүй, сэтгэл магадгүй ингээд маш даун олох гэж ярьдаг те. Ийм байдлаар байх юм бол мэдээж өөр хүнийг сонсно гэдэг маш хэцүү. Ийм алдаануудыг ер нь бол ингээ гаргадаг байх нэ. Тархины дунд хэсэгт байх амигдала буюу аюулын дохоог сэрэмжлүүлгийг илгээжэдэг тархины хэсэг байдаг. Тухайн харилцагчаа та сонсохгүй байх үед тухайн тэр амигдала нь өөрөө идэвхжээд аюул гэсэн дохоог өгчээдэг буюу энэ нь өөрөө баавга юм уу чонд хөөгдөж байгаа маш айцтай мэдрэмжийг өгдөг. За ингээд айцтай мэдрэмжийг өгөхөөр амигдала нь улам идэвхжээд fight, flight, freeze буюу нэг бол зүхтэн, нэг бол хөшөж орхино, нэг бол тулдна гэдэг энэхүү горимж шилжээд сонсох үйл явц ямар ч үйл явц байхгүй, харилцан ойлголцол байхгүй болж эхэлдэг. Хэрвээ та харилцагчаа маш сайн сонсоод ирэх юм бол амигдала нь өөрөө хэлбэл жоохон тайвшраад, намжаад амигдалагийн аюул гэдэг дохой нь ерөөхдөө харьцангуй сармагжаад бидний духны ард хэсэг байдаг prefrontal cortex буюу биднийг илүү эрзүүлэн бодуулж идэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцдаг тархины хэсэг идэвхжээд хоорондоо маш сайн үйлдэл үүсгэж, маш сайн сонсож эхэлдэг байх нэ. Сонсох үйл явц гэдэг маань өөрөө бидний тархинд хэрхэн яаж нөлөөлж байгааг та эндээс харж байгаа баха. Ер нь бид нар анх эхийн хөвлөд ураг байхаасаа эхлээд сонсох үйл явц эхэлдэг гэж үздэг. Орчны дуу аваа, ер нь бол хүмүүсийн чимээ, яриа гэх мэт
янз бүрийн дуу авиануудыг ялгах чадамжтай болоод ээжийнхээ хэвлэнээс төрдөг. Энэ бүх active listening буюу идэвхтэй үр дүнтэй сонсох энэхүү үйл явц бол байгалийн үйл явц. Олон улсын сонсох холбооноос гаргасан тодорхойлолтоор бол ер нь идэвхтэй сонсох гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр аман болон аман бус мессежийг бид нэр хүлээж аваад тэгээд өөрийнхөө маш сайн утга учирыг нь ойлгоод эргээд хариу үйлдэл үзүүлэх үйл явцаа гэж тодорхойлсон байдаг. Тухайн харилцагчийнхаа бид нэр зөвхөн үгнээс гадна үгнийх нь наан цаана далд байгаа тэрхүү утгуудыг буюу мэдрэмжүүдийг барьж авч сонсох. За тэрхүү мэдрэмжийг барьж авангаа ямар ч шүүмжлэл байхгүйгээр judgment гэж хэлдэг те, ямар ч шүүмжлэлгүйгээр тэрийг нь ойлгоод яг надад ийм санаа, далд санаа нь ийм хэлэх гээд байна гэдэг intention гэж хэлдэг те. Тэрхүү intention-ыг нь ойлгоод за энэ хүн ямар үгэн дээр илүү акцент өгж гин, аль үгэн дээр ямар үйлдэл гаргаж гин, аль үгэн дээр ямар мэдрэмж цаана далдуур яваад ах шиг байна гэдэг бүх утгуудыг нь өөрөөр хэлбэл үгнээс гадна үгэн бус тэр харилцаа, мэдрэмж бүр өөрөөр хэлбэл зүүн совингийн хүртэл өөрийнхөө зүүн совингоор давхцуулан сонсох жишээтэй. За тэгээд ингэж сонсонгоо өөрийнхөө дотор болж байгаа тэр өөрчлөлт, тэр хүний харилцагчийн чинь тэр яриа танд хэрхэн яаж таныг хөдөлгөж буюу муу болгож байгаа тэрхүү үйл явцтай нийлүүлээд та эргээд тэр сонссон зүйлдээ яаж хариу үйлдэл өгж байгаа вэ гэдэг энэ бүх зүйлийг нийлүүлээд active listening буюу идэвхтэй үр дүнтэй зөв сонсгоо гэж хэлж байгаамаа. За ингээд эндээс харахаар ер нь бол ингээд нэлээд цогц ойлголт буюу энэ маань өөрөө харилцан ярианы бид нар харилцан яриа гэж хэлэхээр зөвхөн ярих, public speaking гэж ойлгоод байдаг боловч идэвхтэй сонсох энэ үйл явц нь бол яг үнэндээ тухайн тэр харилцааны хамгийн суур буюу fundamental ойлголт байдаг. Ерөөсөө маш сайн идэвхтэй сонсноороо та харилцагчдаа чи миний хувьд маш чухал хүн шүү гэдэг дохиог өгч идэг. Энэхүү дохио нь тухайн хүнд болон та хоёрын хоорондох итгэлцлийг маш их өсгөж тухайн харилцааг батбөх болгож байдаг. Дашрамд дуртахад идэвхтэй үр дүнтэй сонсох энэхүү ур чадварыг ашиглан харилцан ярилцдаг нэлээд хэдэн мэрэгчлүүд байдаг. Тэрний дундаас яг миний ажилдаг professional coaching буюу мэрэгжлийн коучинг нь өөрөө бас маш чухал мэрэгчлүүдийн нэг. За энэхүү мэрэгжлийг бол сэтгэл судлалтай андуурах нь нэлбэг байдаг. Гэтэл сэтгэл судлал бол илүү өнгөрсөн үе рүү очоод илүү сэтгэл зүйн гэмтэл шарахыг илүү эдгэж ангаахад чиглэдэг бол мэрэгжлийн коучингоор бол илүү цагтаа төвлөрөөд болон ирээдүйд энэ хүн карьертаа болон хувийн амьдралдаа хэрхэн яаж амжилт гаргамаар байгаа юм бэ? Яаж потенциалаа нээмээр байгаа юм бэ гэдэг дээр нь илүү төвлөрч яг тухайн хүнийг маш сайн идэвхтэйгээр сонсоод ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлж байгаад тэр хүний өөрийнх нь бодлыг өөрөөр нь зэгцлэхтэн тусалдаг ийм аргачлал юм аа.